За сайн байцгаана уу? Удаанчлаг хийсэнгүй. Тэгээд энэ удаагийн бичлэгээр цаашдаа ер нь доктортой оруулахыг бол хичээх болно. Тэгэхээр өнөөдрийн сэдв юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын холбооны үндсэн сангийн бодлогын шийдвэр. Энэ нь зах зээл дээр яаж нөлөөлөх үү? Ер нь яг юу болоод байгаа вэ гэдэг асуудлыг бол ярилцах болно. За бид нар мэдж байгаа Америкийн нэгдсэн улсад юу болоод байгаа вэ? За Дональд Трамп гарснаас хойш хоёр том зах зээл нөлөөлөх зүйл хийсний нэг нь мэдээж худалдааны дайны маргаан байсан байждаг тийм. За энэ дээр хамгийн том нь Америк Хятад хоёрын маргаан байсан бол хоёр дахь асуудал нь бол сүүлд босч ирээд буй Америкийн нэгдсэн улсын төрийн албан агчдыг шатдаун буюу засгийн газар гэрэл унтарлаа гэдэг тийм. За энэ болохоор дотоодын харлыг илэрхийлж байгаа. Нэгсэндээ бүгд найрамдах нам арчилсан нам хоёрын үл ойлголцлоос болоод төсөвт одоо юу гэдэг ажлын тавих цалин шийдэх одоо нэмэлт төсвийг батлахгүй улмаас болж одоо юу гэдгийг шатаун болсон байж байгаа. За яг үүнтэй зэрэгцээд бол Дональд Трампын бас нэг орилдог зүйл нь тийм би эдийн засгаас сайжруулах гэж зөвхөн одоо Америкт үйлдвэрлэсэн барааг Америкт хэрэгэлдэг гадаад улсууд Америкт юм зарах ч бол Америкт үйлдвэрлэдэг талдаг энэ бодлого явж байгаа нөхцөлд эдийн засаг агшиж байгаа. Энийг нь дэмжих ёстой нөхөр бол холбооны нөөцийн сан юм гэдэг дээр Жереми Паул одоо холбооны нөөцийн сангийн тэргүүнийг нэлээд дарамт үзүүлдэг. Энтэй холбоотойгоор бол үндсэндээ хөрөнгө оруулалт ямар ойлголт төрсөн бэ гэхээр холбооны нөөцийн сангийн харак бус байдал, бие даасан байдалд бол халдж байна гэдэг ойлголтуудыг ярьж эхэлсэн. За ингээд Трамп бол Жереми Паулыг хоёр ч удаа бол ажлаас нь халчихъя гэдэг зүйлийг яриад эргээд энэ нь зах зээл дээр маш том уналтыг үзүүлж ийм сөрөг зүйлийг бол авчирж ирсэн байсан. За тэгээд мэдээж Дональд Трампын үндсэн бодлого бол бодлон хүүгээ бууруулчихаа Жереми гэдэг зүйл байсан. Гэтэл Жереми Паул бол 2025 онд ерөөсө бууруулаагүй. Шалтгаан нь болохоор холбооны нөөцийн сан бие даасан үйл ажиллагаа явуулна. Тэгвэл бид нар нэгдэж инфляцийг барьна, хоёрдож эдийн засгийн бол өсөлтийг харнаа. Гэтэл худалдааны дайны маргаанаас ч бол инфляц бол бидний хүссэн хэмжээнд буурахгүй байх гэдэг үндсэн дээр 425% дээр барьсаар л байсан. Харин 10 сарын 28 байна уу? Хурал болсон байж байгаа. Холбооны нөөцийн сангийн хурал. За энэ дээр болохоор 30-ны хурал юм байна шүү. 10 сарын 30-ны хурлаар 425 байсан бодлого хөв 4 болгож бууруулсан байж байгаа. За энэ нь бол зах зээл дээр бол мэдээж эерэг нөлөөг үзүүлж одоо энэ чартн дээр харах юм бол ам долларын ханшийг өсгсөн ийм зураглал гарч үнэтэй холбоотойгоор алтны ханш унсан ийм үзүүлэлтүүд бол болсон. Гэтэл энэний дараагаар за энэ 7 хоногт гэсэн үг тийм. За өнөөдөр 11 сарын 6, 11 сарын 4-5-наас хойш юу яригдж байна гэхээр холбооны нөөцийн сангийн хагарал гэдэг зүйл яригдж эхэлж байна. За хагарал гэдэг нь юу хэлж байна гэхээр холбооны нөөцийн санд мөнгөний бодлогын зөвлөл одоо Монгол улсын төв банкны мөнгөний бодлогын зөвлөлгээ 9 хүн байдаг. Тэгээ 9 хүний шийдвэр нь 5 хүн нь нэг талдаа гарвал бодлогын хүүг одоо өсгөө бууруулах уу гэдэг ийм зүйлийг бол яригддаг байж байгаа. За тэгвэл Америкийн холбооны нөөцийн санд бол нийтдээ 19 гишүүн байдаг. Удирдах зөвлөлийн 7, за тэгээ бүсүүд үеийн 12 одоо ерөнхийлөгчийн одоо юу гэсэн үг гэхгүй юу? 19 хүнтэй ингээд бодлогыг шийдвэр гаргадаг. Гэтэл энэ удаагийн шийдвэрээр 12-ын саналаар батлагдсан гэж байна. За энийг болохоор юу гэж хэлж байна гэхээр эрс тэрс шийдвэр гаргалт гарсан гэж байна. За үндсэндээ холбооны нөөцийн сангийн тэргүүн болвол 0.25% функцээр өөрчлөе гэдэг саналыг гаргасан байж байгаа. За гэтэл тэрний гишүүн Стивен Мерен гэдэг. За энэ бол Трампын засаг захиалгаас томилсон гишүүн. 0.5 биш 50% бууруулъя гэдэг саналыг оруулж ирсэн байж байна. Харин Канзасын холбооны нөөцийн сангийн тэргүүн ерөнхийлөгч Джеффри Шмидт гэдэг хүн бодлон хүүг өөрчлөхгүй баймаар юм байна гэдэг зүйлийг гаргасан. Нэгсэндээ Трампын тавьсан хүн бол бүр илүү бууруулъя гэд нөгөө нөхөр нь болохоор үгүй хэвээр алга гэдэг Жо Байдений хүн байна. Харин Жереми Паул болохоор 0.25-аар бууруулъя гэдэг ийм гурван өөр үнцэг гарч ирсэн. Энийг л ерөөсөө холбооны нөөцийн сангийн эрс тэрс шийдвэр гэж яриад байгаа. За иймэрхүү зүйл 1990 оноос хойш 3 удаа тохиолдсон байж байгаа. За энэ 3 удаагийн тохиолдлын эхнийх нь 1990 онд
За энэ үйл явдлыг аваад үзвэл 90 онд эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө ийм шийдвэр гараад 9-3 эсэргүүцэл гэдэг зүйл гараад за энэний нэг шок нь болохоор 1990-91 оны рецесс гэдэг зүйл болж исэн гэдэг. За дараагийнх нь болохоор 2007 онд Орос улсны хөөс хагарсан тийм нөгөө 2008 оны хямрал гэж яриад байгаа 12-ын эсэргүүцэл гэдэг зүйл гараад за үүний үр дагавар нь 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал гарлаа. Тэгвэл 3 дахь процесс нь 2025 оны 10 сарын 30-ны хурлаар гарсан гэж үзээд за энэ юунаас холбоосон бэ гэхээр нэгдэж худалдааны дайнаас болсон инфляци өсөлт. Нөгөө талдаа шатгаунтай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Ийм хоёр ийм одоо эсрэг эсрэг ийм эдийн засгийн хамарлага учраас холбооны нөөцийн сангийн бодлон гишүүдийн санал ингэж эсрэгцсэн ийм 12-ын санал гарч ирж байна гэж бол хөрөнгө оруулагч нар тайлбарлаж байна. За хэрв энэ өмнөх хоёр түүхээ давтах юм бол ер нь бол эдийн засгийн хямрал бол болно гэдэг мессежийг өгж явах шиг байна. За тэгээ энэ яаж биднэрт харагдах вэ гэхээр Америкийн индексүүд яах нь те Dow Jones, Nasdaq индексүүд яах нь алтны ханш бол цаашдаа өсөлт үзүүлэх, за биткойны ханш өсүүлэх гэдэг иймэрхүү зүйлүүд ажиглах юм бол эдийн засгийн гүн шок үзүүлэх байна гэдэг зүйлийг бид харах үлдэх нэ. За тэгээ ямар ч байсан хөрөнгө оруулагч нар 2025 оны 12 сард бол холбооны нөөцийн сан дахиад бодлонгүйгээ өөрчлөхгүй үгүй гэдэг бол харах үлдэж байна. Гэхдээ Jeremy Powell-ийн гандлага ер нь бол өөрчлөх магадлал багтаа гэдэг зүйлийг хэлж байна. За тэгээ энэс хамаарч дотоодын зөрчил дахиж эхэлж магадгүй. Тэр нь юу гэхээр Jeremy Powell-ийн философи Donald Trump-ийн үзэл хоёр зөрчилдөх энэ маргаан үүсэх магадaltaй энд амжих юм бол 2026 онд Jeremy Powell ажиллаа өгөх юм магадлал өндөр орж ирж байна. За тэгээ энэ дугаараа энэ хүрээд өндөрлөе тэгээд үргэлжлүүлж үзхийг хүсвэл сав хийгээрэй.